Хосон эртлүүлэгч. За 2 санал байлаа. Төрхүү дарагтаа бас санал нэг байна. Тэгэхээр хууль эрх зүйн орчны нөөцлөлд энэ төрийн албан хаагчийн статусыг нь төрийн албаны хуулинд одоо зохицуулалт оруулж шийдэх тал дээр томын газар манаас итгэх санаачлаг гаргаад ажиллавал нэгэнт төрийн анхан шатны үйлчлэгийг нэгждээр үзүүлж байгаа албан хаагчид чадвартай байх юм бол бид үйлчлэгээ бол маш эерэг ингэж үзүүлээд явах боломжтой юм нөхцөл байдал үүсэх учраас төрхүү дарагтай санал нэг байна. За энэ тогтоолын төсөлтэй холбоотойгоор нэг заалт бас засуулах шаардлагатай байна. Энэ тогтоолын төслийн 3 дээр энэ тогтоол гарсантай холбогдуулан нөгөө 2023 оны 7 сард гарсан 86 дугаар тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгочоор болохгүй байгаа. Тэгэхээр тогтоолын төслийн 3 дахь заалтыг 86 дугаар тогтоолын гиснийг бүхэлд нь биш 86 дугаар тогтоолын 2 дахь заалтыг гэж өөрчлөн найруулах юм саналтай.